За дагсан хууль дотор төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн танилцуулга дээр 2026 онд хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөнд 4.4 их найт төгрөгийн 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна гэд бичсэн байна. Чи манай энэ жилийн чинь хөрөнгө оруулалт чинь 3 их найт өстэй. Тэгээд 4.4 их найт төгрөгийг 12 төсөлд тэгэхээр зэрэг нэлээд том 12 төсөл байна. Энэ 12 төслөө нэр цохиж байршилтай дүнтэй яаж сонгон шалгаруулснаа маш товчхон хэлмээр байна. За дараагийнх нь зүйл энэ Улаанбаатар хот болон 21 аймагт за дээрэс нь энэ төсвийн ерөнхийлөн захирагч нарын доор байдаг нэг орон нутгийн өмчт 400-аад компани байгаа. За тэгэл нэг юм ашигтай ашиггүй ажилтдаг азаанууд байдаг. Эднийг энэ ирэх жилүүдэд энэ бизнеснийхаа дэмжиж төр хувийн хвшлийнхаа тэр одоо нөхцөл рүү үе шаттайгаар оруулж байгаа юу? Энэ жил тэр 400 компанид хэдэн төгрөгийн төсөв тавьсан хичнээн хүн цалин авахын тэр мэдээллийг товчхон өгөөч гэж хэлв. За дээрэс нь одоо энэ төрийн өмчтөд ашиггүй ажиллаж байгаа компаниудын асуудал дээр зөв та бүхэн маань энэ ойрын одоо дунд хугацааны төлөвлөгөө чинь энэ 5 жилдээ яаж төсөөлсөн? Жил болгон хэдэн төгрөг зарцуулдаг байж байгаа тэрийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа мó? Эсвэл багасгаж байгаа мó гэдэг энэ мөнгөнийхөө бодлогыг одоо нэг хэлмээр байна. За тэгээд энэ төр хувийн хвшлийн түншлэлээр нэг татвар 1% нь тооцоолоод сургууль цэцэрлэг барина гэдээ бас нэг төсөл орж ирж байна. Хэдэн цэцэрлэг сургууль баригдахаар болвоо. Тэ? Татвар төлөх 1% компаниуд цэцэрлэг сургууль барьж болно гэсэн нэг ийм төсөл явж байна. Энэ одоо яг ямар үр дүнтэй байгаа юм? Ирэх жил яг тэр 1%-аар хичнээн сургууль цэцэрлэг баригдахаар хаана төлөвлөгдөв? Тийм үү? За ингээд бусад дэлхийн орнуудыг харахаар зэрэг төрийн хувийнхны хийж чадах ажлуудыг ер нь төр хийхгүй байх гэдэг дээр маш хатуу байна. Та бүхэн маань одоо энгийн хог тээврээс ахуулаад энэ зам засгаас ахуулаад энийг яаж шилжүүлж байгаа юм бэ гэдэг журмалсан үе шатаа бас нэг хэлээч гэж хэлмээр. За эдийн засгийн хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэлийн газрын дарга Баясгалан байна. 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд нийт 316 төсөл тусгацснаас 12 төсөл буюу энэ заавал улсын төсөвтэй холбоотой бичлэлтэй бүрд байгаа гэж байна. Нийтдээ төслүүдийнх нь төсөвт өртгөн тооцоолол нь 4.4 их найт төгрөгийн томоохон төслүүд байгаа. Жишээл одоо энэ дээр бол би хэлвэл Дархан аймгийн Шарын гол сум 50 мегаватт хүчин чадалтай дулаан нисгэлхай станц барих төслийг хэрэгжүүлэх. За 3 сайхан нисэх бодлыг 4-ийн ангилан бол хүчин чадлыг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах. За ханги мандал бомтын хил дамаас холболтын төмөр зам барих. Арцуур шивээ өрөө нарийн сухай чиглэлийн 1255 км төмөр замыг барих гэдэг. Ингээ ийм 12 төсөл байгаа. Энэ чагсаалтыг би танд хөргүүлж болно. Тэгэхээр энэ хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгацсан энэ төслүүдээс яг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд бол 126 төсөл арга хэмжээнээс 76 төсөл арга хэмжээг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусаад за 50 төсөл арга хэмжээ нь бол санхүүжилтийн хүүсвэргүйгээс болоод орхигдсон байгаа. Тэм учраас эдгээр төслүүдээс урьдчилсан үнэлгээ бүрэн шинжилгээ хийх замаар түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой гэсэн ийм тохиромжтой гэсэн ийм төслүүдийг бол түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаамаа. За саяын таны хэлдгээр тэр аймаг нийслэл дээр бол яг аймаг болгон дээр бол ийм түншлэлийн асуудал хариуцсан орон нутгийн өмчт үйлдвэрийн газар юм уу компани бол байхгүй байгаа. За харин нийслэлийн засаг даргын харьяанд бол Улаанбаатар түншлэлийн төвгээд нийслэлийн өмчт үйлдвэрийн газар бол ажиллаж байгаа. Энэ үйлдвэрийн газар бол нийслэлийн хэмжээнд хэрэгжих төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 30 гаруй төслүүдийн чагсаалтаа боловсруулад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулад одоо эхнээсээ төслүүд нь сонгон шалгаруулалтаа зарлаад хог шатааж эрчим хүч гаргах төсөл болон 5 дугаар цахилгаан станцын төсөл дээр бол гүйцэтгэгчийн сонгоод хэлэлцээх их шатандаа явж байгаа. Ийм байдалтай байгаа. Зүгээр аймагуудад бол ийм түншлийн төв байгуулах зайлшгүй шаардлага бол байхгүй гэж харж байгаа. Тэгвэл нэг хариулсангүй л дээ. Би дахиад хэлээд байгаа шүү дээ. Нөгөө ашиггүй ажилдаг 400 компанид 26-нд хэдэн төгрөг төсвөлсөн юм бэ? Хэдэн хүн цалин авах юм бэ? Тэгэд энэ бизнесийн орчноо дэмжиж
Энэ хувийн хвшлийнхэн хийж чаддаг ажлыг тэр 400 компаниараа ингээд алдагдaltaй ажиллуулж яхаар үе шаттайгаар тэр эрхийн шилжүүлж болдгоо юм уу? Энэ асуудлыг ямар дүрм журмаар ямар одоо хим хэмжээгээр зохицуулахар төлөвлөж байгаа юм бэ? Маш ойлгомжтой асуусан шүү. Тэгээд тэр 1% хичнээн сургууль баригдчихсан. Дээрээс нь би энэ асууж энэ 12 төсөл чинь яагаад энэ танилцуулган дээр тусгахдахгүй байгаа юм? Эзэн бие нь хаана байгаа юм? Сонгон шалгаруулсан үе шат нь хаана байгаа юм? За тэр 400 компанид ажиллаж байгаа ажилтнуудын төсөв цалинтай холбоотой асуудлыг бол сангийн ам хариулах байхаа гэж бодож байна. Зүгээр боловсролын сайдаас боловсролын салбар төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн саналыг бол бас боловсролын яамнаас бол судалж байгаа. Тэгээд асуудлыг бол манай яамаар дамжуулаад төр хувийн хвшлийн түншлийн төв тавиад хамтраад одоо ажлын хэсэг байгуулад үнэлгээ хийгээд түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой байсан асуудлыг бол судалгааны шатанд явж байгаа. Яг төр хувийн хвшлийн түншлэлээр сургууль цэцэрлэг барих ажил бол өнөөдөр бол эхлээгүй байгаа. За Пүрүтоваг гүшүүний асуугаад байгаа тэр 12 төслийн хувьд ч гэсэндээ зарим одоо онгоц нисэх буудлуудын буудлуудыг одоо барих сайжруулах энэ ажлууд дээр бол урьдчилсан үнэлгээ хийгээд бол төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь бол оновчгүй байна гэдэг ийм дүгнэлт нь гарчихсан байгаа. Тэгээс энэ дээр бол сонгон шалгаруулалт зарлаад гүйцэтгэгчийг сонгогдсон төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн энэ би нэг тараасан материалыг л асууж байгаа шүү. Энэ жил чинь 3 их найд төрний л бид нар хөрөнгө оруулалтын төсөвтэй байхад 4.4 их найдын төгрөгийн 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан гэдээ бүр тодорхой бичсэн шүү. Та бүхэн маань энэ чинь би энэ чинь эргэжнэ л гэж ойлгож байгаа шүү. Тийм биз дээ. Тэгээд нөгөө талдаа бид нар яриад байдаг нөгөө төсвийн мөнгө хэмнээ энэ жил чинь хамгийн их урсгал зардлыг хэмнэ гэсэн жил мөн биз дээ. Тэгээд тэр ашиггүй ажиллаж байгаа 400 компани ядаж 200 болгоод 200-ыг тэр бизнесний чаддаг хүмүүсээр нь хийлгэж болдгоо юм уу? Нийслэл 60 компани л байдаг гэсэн санагдаж байгаа. Одоо бараг 100 болсон баг. Аймаг дүүрэг болгонд л 5-10 компани байгаа шүү дээ. Энийг тэгээ хэн хариуцж байгаа? За 7-8-аар хариулъя. Шинэ эзэнсгийн хөгжлийн яамныхан жоохон асуудлыг тодорхой хариулахгүй бол ингээд нэг ямаа 3-4 асуугаад байна шүү дээ. За Пүрүтов огшны асуултанд хариулъя. Тэгэхээр Пүрүтов огшны ийм байхгүй. Одоо жишээлбэл энэ түншлэлээр хэрэгжүүлэхээр жилийн төлөвлөгөөнд туссан үнэ. Гэхдээ энэ дээр өнөөдрийн төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулиар хувийн хвшлээс юм уу салбарын асуудал эрхэсэн төрийн захиргааны төв байгуулах яамдуудаа санал нь гарч ирэх ёстой. Тэгвэл яг эдгээр төслүүдийг өнөөдөр яг хэрэгжүүлъя гэд саяхан таны хэлээд байгаа 12 төсөл дээр зарим төслүүд дээр санал нь ирээд одоо урьдчилсан үнэлгээгээр бол түншлэлээр хэрэгжүүлэх боломжгүй гэдээ бол нисэх буудлын 4 нисэх буудлын төсөл дээр нь бол дүгнэлт гарчаад байгаа. За зарим төслүүд дээр нь бол салбарын яам болон хувийн хвшлээс санал нь гарч ирээгүй байгаа учраас өнөөдрийн яг төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулиар бол санал нь гарч ирээгүй болохоор одоо шууд хэрэгжүүлээд явах тийм сонгон шалгаруулалт зарлагч юм ийм эрх зүйн зохицуулалт байхгүй учраас заавал одоо саналаа гаргах салбарын яамдын санал болон хувийн хвшлийн түншлэгчийн саналыг хүлээгээд энэ дээрээ саналаа ирүүлэхгүй байх юм бол манай яамнаас бол одоо төр хувийн хвшлийн түншлийн төв рүү судалгаа хийх, шинжилгээ хийх энэ ажлууд нь хийгдэхгүй бас хүлээгдэж байгаа.